Зохиолч Үүрийн туяа. Сөрөг цэцэг. 1-р хэсэг. Болроо өглөөс ирэн хамгийн түрүүнд хөшгөө нээж өглөө нарыг харах дуртай. Энэ нь бүр түүнд дадал болчихсон зүйл. Хийдэг ажил нь хар бараан учир ядаж өглөөний нарыг харах нь түүнд багажсан гэрэл игээ авчирдаг юм. Өглөө эртлэн босоод л ажилдаа гарна. Эх хотын хөдөлгөөнд дунд хүн ам цөм бужигнана. Хүн бүрл хааныг тийшээ яаран сандран явах нь харагдана. Ганц би 30 нас давсан эмэгтэй ажил албандаа бүхнөө зориулдаг. Түүнд асуудал их. Түүний ажилч цаг наргүй амьдрал зохиогч боломж өгөхгүй ажиллана. Тэр бол нийгмийн ажилтан. Тусламж хэрэгтэй асуудал шийдвэрлэх гэдэл түүнд ханддаг хүмүүс ихэнх нь маш хүнд нөхцлөөс түүнтэй холбогдно. Ажил гэргээдэл түүнд амрагч цав үнэндээ олдохгүй. Нэг л мэтгэд найзынтай улам бүр цөөрч түүнтэй харьцах хүмүүс ч багассаар. Болроо ажил дээрээ ирэхэд түүнийг хүлээн суух хүмүүс олон байлаа. Түүнийг өрөөндөө оромгцол хэдхэн сартай хүүхдэд тэрсэн эмэгтэй араас нь даган орж ирлээ. За түр байж байгаарэ. Би гэс гадуур хувцас тайлаад ажилдаа бэлэн болоодохъя. Гэхэд өнөөх эмэгтэй гарч хаалгыг хаав. Түүний хаалга ахин онгойж хамтран ажиллагч түүний хамгийн сайн найз гэрлээ орж ирэв. Чи ч өнөөдөр яасыг хоцорж байх юм? Өчигдөр ямар нэг юм болсон юм уу? Үгүй. Юу л олвол гэж тэгээд шууд л гэртээ харсан. Йоо чи өстө онцгүй штэ. Тийм гой залуу байхад дагаад л буудалд орохгүй. Чиний над доодох ч битэрч хвэ дээ гэж ёжлон чанга инээхэд болроо түүнийг чимээгүй гэж дохиогов. Гэрлээч хялам хийн харсаар өрөөнөөс нь гарлаа. Болроо ширээн дээрээ тоглон суугаад компьютер хасаагаад за саяны хүн ороорой гэж дуудав. Өнөөх эмэгтэй орж ирээд урд талын сандал дээр нь суулаа. Та чихрээ дээрээ гэж тавхтаа чихрээ зав. Өнөөх залуу эмэгтэй түүнд огт хүрсэнгүй. Харин тавхтаа чихэр лөө харсан чихтэй чихэр гэж ийм зүйл байдаг байх нэ гэж амдаа зөөлөн хэлэхэд юу сая юм хэлсэн үү гэхэд толгоос ихсэрлээ. За танд би юугаар туслах вэ? Та эхлээд надад овг нэрээ хэлээрэй. Жанчвин Пүрүма. Пүрүма хэдэн настай вэ? 16 гэхэд болроо түүн рүү сэмхэн харна. Ийм хүүхдэрээ ээж болчихсон охтууд урд нь зөндөөл ирдэг байсан учраас болроо нэг их гайхсангүй. За миний дүүд ямар асуудал тулгарч байна? Игчтэй хэлж болох уу гэж түүн рүү дөхөн элдгээр асуулаа. Надад хоноглох газар хэрэгтэй байна. Бас хоол. Олон хоног юм мэдээгүй учраас сүү дотраад хүү маань өсөд эхэлчихсэн. Тэгэхээр хүүд маань бас сүү хэрэгтэй юм байна. Болно. Эгч нь чамайг 302 номерт оруулаад өгье. Манай хүмүүс чамд хоол бас хүүхдэд чинь сүү өгөх болно. Харин эгчтэй чи яагаад олон хоног хоол идээгүй бас гэр орон яасан гэд мэдээлэл өгөх боломжтой юу? Гэж асуухад хүүхэд нь уйлав. Өнөөх охин толгоос ихсрээд "Эгчээ, би 3 давхарт гарах уу?" Тэгээдэг. Эгч нь эндээс хүмүүст хэлчихнэ. Миний дүү өрөөнд ороод байж байгаарэ гэхэд хүүхдээ тэрэн гарлаа. Болроо амьсгаагаа даран утас аваад "Оюун эгчээ, 302 дотод нэг охин орсон. Та яаралтай хоол бас нэраа хүүхдийн хэрэглэл сүү авч ороод хүүхдийг хооллоод хуурайлаад өгөөч" гэв. Түүнийг утсаа тасламагц арын хүмүүс ээлж дарааллаар орж ирсээр. Болроод энэ охин ихэд хажин бас содон санагдав. Өмнө нь энд ирсэн хүмүүс ямар нэгэн зүйл болохгүй байгаа юу хэрэгтэй, юу тохиолдсон гэд бүхий л зүйлээ түүнд ярин тусламж хүсдэг байсан. Харин тэр юу ч ярьсангүй. Түүний байгаа байдал гээд их л сонирн байлаа. Өдрийн цайны цагаар гэрлээтэй хамт гадуур хооллов. Гэрлээж урьдчинд болсон зүйлийн тухай түүнээс байн асуусаар л. Нөгөө залуу чинь чиний дугаарыг асуугаад ахаар нь би өчгсөн шүү. Чи яах гэж ингэдэм бэ? Би зүгээр л нэг ууж идэж явж байгаа танилцсан залуутайгаа
амьдралаа холбомооргүй байна штэ. Хүүшээ, чи ч нарай 30 гарчаад хөгшөрч байж үлгэр шиг хайрыг мөрөөдөд байд юм биш үсттэй. Бидний насан дээр хайр сэтгэлээрээ учирдаг юм гэж юу байсан юм бэ? Унт нь секс таарвал тэгэл суuna. Бас мөнгөтэй юу, байртай юу, гайгүй ажил гэдэл тэгэд болоо үсттэй. Харин тэр залууд бүх юм байна. Харин орондоо хэр гэдгийг чи унтаж байж л мэднэ шүү дээ. Гэж өнөөхөл чанга гэрнээ дээрээ инээхэд болооч дээ. Хүн амтан сонслоо. Нэрээ чи 302 руу орж утсан уу? Нэг охин багвз. Орсон. Юм ярихаар баг хариу хэлэхгүй. Цонх руу хараад л эсвэл хүүхд рүүгээ хараад л сууж байдаг штэ. Их сонио охин байна лээ. Тэр нэр яагаад энд ирсэн болоо? 108 дуудаад энд ирсэн. Гэхдээ яагаад юу болоод гэдэг нь огт хэлээгүй. 108-ын ч мэдэхгүй. Дуудлага ирэхээр л очиод авах гэсэн хүүхдтэйгээ хоёулнаа байсан гэсэн. За тэгээд гэр бүлийн хүчрхийл үздэй. Хойд аав нөхөр гэдэл. Гэхдээ л миний бодлоос бүр гардаггүй. Ажлаа дуусаад өрөөнд норж уулзвал юу гэх бол? За яах гэсэн бэ? Хэд хоноод л яваад өгчихөн шүү дээ. Юунд санаа зовдгийм? Иймэрхүү хүмүүс зөндөөл ирдэг үсттэй. Энэ ч л бидний ажил шүү дээ. Нэг бүрчлэн уулзаад л араас нь хөөцөлдөх зав хаана вэ? Өчнөө олон тусламж хэрэгтэй хүмүүс байхад тэгээд ч эртгэн хайрж амарч өдөржин авсан стрессээ тайлахгүй л чич гэсэн галзуурн шүү дээ. Гэхэд болроо түүн рүү харан ихэд нухацтай бодолд автав. Нэгдүгээр хэсэг төгсөв. Сөрөг цэцэг. Хоёрдугаар хэсэг. Цайны цагч дуусаж болроо ажлынхаа өрөөнд орж ирлээ. Үдээс хойш уулзах хүмүүс харьцангуй багасчихдаг тул тэрээр өглөөний охин бодлоос нь гарахгүй байсан тул түүн дээр очихоор шийдэн 3 давхарт гарлаа. Хаалгыг зөөлөн тогшиж орж болох уу гэж асуухад ордоо ор гэж ширүүхэн хэлв. За та хоёр минь яаж байна? Хүүн сүг ууж байна уу? Хүүхэнд нь сүүн орж байна уу? Та нар бүгдээрээ ингэж хүн бүрт сэтгэл гарган ажилдаг юм уу? Тийм ээ. Энэ чинь бидний ажил шүү дээ. Над дээр дахиж орж ирэхгүй байж болох уу? Эвэртэй тулаа харчихсан аятай ээлж дараалан орж ирэх юм? Нэг асуултаа л бүгд асууна. Болроо толгой дохин чамд бид хэдийн орж ирэх хэцүү байна уу? Одооноос эхлээд би ганцхан чам дээр орж ирнэ. Өөр хүмүүс орж ирэхгүй болохоор санаа бузав. Чи сэтгэлээ нээж ярилцмаар санагдсан үедээ надтай тусгаалan уулзаж болно шүү. Би үргэлж нээлттэй. Ойхин юу ч дугарсангүй цонх руу ширтэнэ. Болроо түүнийг дээрээс нь доош гүйлгэн сайн харвал хүзүү гар гэдэл ил гарсан хэсэг бүрэн бөхөрсөн шарх сарв дүүрэн байхаж. Биеийн болон сэтгэлийн дарамтанд орсон түүнд ярих хүсэл төрөхгүй мэдээж. Гэхдээ л түүнд ягаад ч юм энэ охинд л тусламаар яг юу тохиолдод байгааг нь мэдмээр санагдана. За би явлаа шүү. Хэрэгтэй зүйл гарвал надад хэлээрэй гэд инээмсэглэхэд түүн рүү ч харсангүй. Болроож өөрөө өөртөө хариулт өгсөөр өрөөнөөс нь гарч явлаа. Уртаа амьсгаа аваад хөөх хизээж ийм хүнтэй бишээ хүүхдтэй таарч байсангүй. Юу болсон бол та хөрхий. Гэд доош буулаа. Цэнгмагч 302-ын охинд хоол оруулж өгсөн үү? Өгсөн. Эгч нь бас хүүд нь хүүхдийн тэжээл солих үлгий даавуу живх гэд бүгдийг нь өгсөн. Яасан хоолоо идээгүй байна уу? Үгүй дээ. Зүгээр л асуусан юм. Одоо энэ охин дээр ганцхан би орно шүү. Та хэд битгий ороорой. Ямар нэгэн хэрэг гарвал намайг дуудчихаарай. За тэгье. Өө нэрээ. Тантай уулзахаар ахаад нэг хүн ирсэн. Тийм үү? За. Та надад нэг гоё халуун кофе нариулаад оруулаад өгөөч. Ойлголоо. Эгч нь одоохон оруулаад өгье. Болроож өрөөндөө ирэхэд цэвэрхэн хувцалсан хижээл насны эмэгтэй ирсэн байлаа. Та надтай уулзах гээ юу? Тийм ээ. За та ороод ирээрэй. Ийшээ суу. Гэж сандал зан тавхтай чихрээ урд нь тавив. Өнөөх эмэгтэй урдаа байгаа чихрнээс нэгийг нь авч халаасандаа хийлээ. За би танд яаж туслах вэ?
Би Сонгон хайрхан дүүргийн 32 дугаар хорооны ажилтан Оюун гэж хүн байгаа юм аа. Манай хороонд харьяалагддаг нэг охин энд ирсэн гэхээр нь л. Тийм үү? Ямар охин юм болоо? Хизээ ирсэн бол? Өнөөдөр ирсэн байх ёстой. Нэрийг нь Гоо цэцэг гэдэг юм. Бид нар цэцгээл гэж дууддаг л да. 16 настай, бас 2 сартай нэрэ хүүхэдтэй байх ёстой. Тэр охин байх нэ. Ирсэн. Нэг үг чиглэлгүй өөрийгөө ч танилцуулаагүй юм байна шүү дээ нэрээ. 108-аас анхны мэдээллүүдийг нь авчихсан байдаг тул би нэрийг нь асуугаагүй юм л да. Бөглөгдөөгүй байсан болохоор насыг нь л асуусан. Ямар гоё нэртэй охин бэ? Уг нь нэр шигээ их хөөрхөн цаваа сэргэлэн охин байсан юм. Ашгүй. Ингэж оршин суугчдынхаа араас явдаг тань шиг хүн тун суухан шүү. Дөнгөж сайхан би түүн дээр орчхоод ирсэн л дээ. Биер нь дүүрэнд зодуулсан шарх сарв. Бас юу ч дуурахгүй байсан болохоор ихэд сонирхол татаж байсан юм. Та надад тэр охины талаар юу мэддэг бүхний ярьж өгвөл хэрэгтэй л байна. Би ч энэ хороонд ажиллаад 20 жил болох гэж байна. Хэсгийн ахлагч хүн л дээ. Цэцгийн маань ээж аав гэж их сайхан хүмүүс байсан юм аа. Намайг анх ажилд ороход тэднийх бас нүүж ирж байсан юм. Орох болгонд л хоол цай барьж гүгээд л хажуу сайхалтын айлууд ч ам сайтай байдаг байлаа. Цэцгийн ээж их сайхан бүсгүй байсан юм. Урлагийн хүн гэсэн шүү. Гэхдээ гэртээ сууж байдаг байсан. Харин аав нь багш хүн, их ухаалаг нуруулаг сайхан залуу. Удалгүй манай цэцгээ төрж тэд аз жаргалтай гэр бүл 4 жилийн дараа бас нэг өөрхөн хүүтэй болчихсон юм. Хинч харсан дутагдах гачигдах зүйлгүй сайхан аз жаргалтай амьдарч байсан. Цэцгээг маань 10 настай байхад ээж нь өөр нэгэн эр дагаад цэцгээг аавдаа нь үлдээгээд хүүгээ дагуулад явчихсан юм. Одоо бол ихэд баян тансаг амьдардаг сурагтай байсан. Харин удалгүй аав нь архинд орж ажлаасаа халагдаж тэр хавийн бүхэл архичид цуглардаг ганц оромж нь болж хуурсан да. Нэг л мэдгэд тэднийх гэдэг аз жаргалаар бэлгсэн аль архичдын оромж болчихсон учраас хав ярийн хүмүүс ихэд дургуйлахж тэднийх игнүүлэг гэж уурлана. Хөөх юм уу цэцгээ маань л хичээлдээ хагас додоо явж сүүлдээ аавынхаа архины мөнгийг олохын тулд ажил хийдэг болсон. Нөгөө сайхан ухаалаг өндөр залууч нь өөнийс хар юм болж өргсөн. Гудамжны архичин хүүхнүүдтэй ингэр зөрүүлж явдаг. Аав нь архи нэхэж охиноо зодож нүддэг байсан бол сүүлдээ охиноо архичдад биеийг нь худалддаг болчихсон. Би цагдаад мэдэгдэж дуудлага өгөөд аавыг нь баривчлуулдаг хэдий ч цэцгээ надаас ч цагдаагаас ч гуйж гөвшсөөр аавыгаа гаргаад л авчихна. Цэцгээгийн энэ хүүхэд тэр архичдын нэгнийх нь л хүүхэд байх. Сүүлдээ цагдаач тоохоо байсан доо. Хөөх юм уу цэцгээ минь л зовж байна да. Өөрийн жаргалаас олж төрсөн охин үрээ зовлонд үлдээж орхичхоод яаж бүтэн ортой жаргалтай явдгийн бол та тэр их хүн. Гээд нулимс унгав. 2 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 3 дугаар хэсэг. Болрооч түүнийг даган санаа алдан суулаа. Өмнө нь түүн дээр маш олон хүмүүс ирж ямар учраас ирсэн ч тодорхой байдаг байсан. Гэхдээ арайч ийм хүнд хүмүүс ирж байгаагүй аж. Эгч нь цэцгээтэй туслах гэж хэрэндээ л хичээнэ. Түүнийг дагуулж гэрт авчирна. Эгч нь өөрөө хүүхдгүй үнэлдэ. Даанч нэг хонж хотол зүгтаад явчихна. Маргааш араас нь гэрт нь очиход би энэ хүүхнээс болчихсон хүлээж байна. Чи ингэж амьдарч байхаар надтай хамт амьдр гэхээр аав минь би л байхгүй бол өгчгөн шүү дээ. Би аавыг орхиод явж чадахгүй гин. Үхтэл үр харам гэж хүний үр болсон хойно аавыгаа л гэдэг юм шиг байна. Би энд ирсэн нь болж өгвөл энд зөндөө хоноосоо гэртээ битгий хараасаа л гэж. Тэгэж болдог болов уу? Болроо толгой дохин манай байгууллага улсын төрийн өмчөд байгууллага биш. 100% төрийн бас байгууллага юм. Манайх дотоод дүрм журмынхаа дагуу л явна. Манай журамд манайд хандсан хүүхэд эмэгтэйчүүд маань хэдийн хугацаанд амьдрах хүсэлтэй байна. Яг ямар учир шалтгаантай энд байх гээд олон шалгуур тавьж доод тал нь 7 хоног, дээд тал нь 6 сар байлгадаг. 6 сараас илүү болсон хүмүүсээ улсын асрамжинд шилжүүлдэг юм. Харин гоц цэцэг маань энд удаан байх болов уу?
Бид тэр хүнийг явна гэвэл явуулахаас өөр аргагүй. Явуулж болохгүй. Яагаад ч болохгүй. Аавна гэж нэг юм охины төрж гисэн байхад шүл цай гэхийн оронд хэдхэн хоногтой нэлэх хүүхэдтэй байхад нь гэрээсээ өвлийн хүүдэнд хүүгэд гаргачихсан. Тийм хүн дээр яаж очиулах гэж түүнийг байхгүй гэж мэдэхгүй гэртээ архитаж хүүхэн шуухан эргүүлж байна. Зүгээр л энд нь 6 сар байлгаад өгчдөх үү? Та түүний сэтгэл санааг эргүүлж өгөх хэрэгтэй байна. Би танаас гуйж байна гэд болроогийн гараас атгахад за та тайван бай. Бид чадах бүхнийг хийнэ. Бид хүчирхийлэлгүй нийгмийг хүссэн тул ийм байгууллага байгуулсан. Тийм хүчирхийлэл рүү зүгээр л нэг чи одоо яваа гэд бид явуулахгүй. Та тайван байж болно. Өнөөдрөөс эхлээд хоёулаа хамтарч ажиллах хэрэгтэй байна. Та надад дугаараа үлдээж юу ч тохиолдож болно. Би тань руу холбоо барихад амар. Тэглгүй яахав гэд ширээн дээрх жижигхэн цаас балыг аван өөрийнхөө дугаарыг бичиж өглөө. Миний дүү бас энэ дээр ихчтэй дугаараа бичээд өгөөч. Болроо түүнд нэрийн хуудасаа өглөө. Оюунж баярлсан талархснаа илэрхийлсээр явв. Уртаа амьсгаа аван гоо цэцгийн анкетыг эргэн харлаа. Түүнийг тодорхойлох юу ч байсангүй. Сонирхолтой зүйл нь түүний нэр л байлаа. Анкет болон өөрт нь хэлсэн нэр Жанчвийн Пүрүма. Харин оюуны хэлснээр түүний нэр гоо цэцэг. Яг аль нь түүний жинхэнэ нэр болохыг бодон тэнэгэлцэн оюун руу залгах гэтэл хаалан онгойж найз нь орж ирлээ. Хөөе хүүхэн гой, ажлын цаг дуусчихлаа явахгүй мүү? Гарч хоолнд орох уу? Хоёр залуу хоолнд дай гэж дуудаад байна. Би уцаар ярих хэрэгтэй байна. Байна уу? Би саяны халамжийн ажилтан болроо байна. Юу болоо миний дүү? Анкетан дээр Жанчвийн Пүрүма гэж байна. Харин та сая хэлэхдээ гоо цэцэг гэсэн шүү дээ. Тийм ээ, жинхэнэ нэр нь гоо цэцэг. Гэхдээ 12 настайгаас хойш өөрийнхөө энэ нэрэнд огт дургүй болчихсон. Анх уулзаж байгаа бүх хүмүүстэй л би бол Пүрүма гэж хэлдэг. Надаас өөр түүнийг цэцгээ гэж дуудах хүн тэнд бараг үгүй. Бүр аав нь хүртэл жинхэнэ нэрийг мартчихсан. Тийм байх нэ. Би харин гайхаад за ойлголоо. Би өөр асууж тодруулах зүйл гарвал залгана. Баярлалаа. Гэд уцаа таслав. Хөөе болроо. Би чамтай юм яриад байна. Намайг хүн гэж бодож гин үү чи? Би ажилтай байна штэ. Хөөх. Би ажилгүй юм байна л да. Ойлголоо. Явлаа. За хүлээж байл да. Одоохон ажлаа дуусгаад гарлаа. Чи дөрүүлээд гарч бай. Гэхэд эхэд дургүй гарч явлаа. Болрооч хэсэг бодол тавтан суулаа. Болж гэнэ үү гэж ахин хаалга тогшоход за гарлаа да гэд гадуур хувцас өмсөн ширээн дээрх цүнхээ аваад өрөөнөөс гарав. Гарахын оронд л дуудчих юм гэд өрөөгөө түгжин түлхүүрээ цүнхнийхээ дотор халаасандаа хийгээд гарлаа. За сууч. Хоёулаа одоо гой газар очиж хоолнд орж сайхан залуустай уулзнаа. Юу вэ? Зүгээр шууд гэртээ хармаар байна. Өчигдөр оройтод олигтой унтаж амраагүй. Өнөөдөр эрт амарч маргааш хийх ажил их байна. Тэгээд л ажил. Чи над ажилтайгаа суучгаач. Ингэж ганц би явсаар ганцаараа өөхөх вэ дээ. Наад залуунаас чинь богинохон. Нэг л мэдгэц чамайг тоох эр хүнж олдохгүй. Олдсон хэдэн бонустай л байх болов да гэж инехэд ганцаараа хөгшөрсөн ч яах вэ дээ. Тиймээс би өнөөдөр зүгээр л гэртээ харна гэж уурлангуй хэлэхэд за тайвширтаа гуйж байна. Өнөөдөр л хамт яваад өгчөх үү? Би заавал нэг найзтайгаа очино гэд амлчихсан юм аа. Мөнгөтэй боловсралтай сайхан залуучууд байгаа. Өчигдрийн залуусаас шаал өөр гуйж байна. Ганцхан л удаа. Сүүлчийн удаа тэхүү. За. Сүүлийн удаа шүү. Дахиж би чамайг дагаж ийш тийш яммааргүй байна. Харин чи надад маргааш бас туслана шүү. Ойлголоо хөөхөн шүү миний найз гэд зорьсон зүйл нь бүтсэн тул сэтгэл хангалуун машинаа жолоодон явв. 3 дугаар хэсэг төгсөв. Сөрөг цэцэг 4 дугаар хэсэг. Тэднийг нэг ресторан руу ороход өөртөөс нь хэдхэн ах болов уу? Бараг нас чицүү жим шиг харагдах
цэвэрхэн хувцалсан залуус сууж байлаа. Гэрлэж тэднийг таньдаг тул инээмсэглэн тэдэнтэй мэдлээд ширээн дээр нь очин суулаа. Гэж яг өдөөс нь харан суух улаан хүрэн цамц хар бэрэггүй өмдтэй даруй төлөв цагаан царайтай шаргал араамтай харааны шил зүүчгсэн залуу гараа өгөн түүнтэй танилцлаа. Хинч харсан боловсралтай соёлтой залуу шиг харагдана. Болроож гар барингаа урандаа бөгжтэй эсхийг бөгжний орон байна уу гэдэл багахан хугацаанд шалган харлаа. Дотроож ийм сайхан залуу өдий хүртэл хүнтэй суугаагүй гэхээр ямар нэгэн асуудал байгаа юм биш үү гэж дотроо бодсон нь үнэн аж. Хажууд нь суух залуу саяны залууг бодвол арай боровтор царайтай мөн л ажил карьер нь тогтчихсон мэт харагдана. Намайг бол Түмэн баярын Түмэл гэж дуудахад болно доо. Үнэхээр үзэсгэлэнтэй бүсгүй гэж айл тавхан хизээний хүүхэн нараа сурчсан мэт харагдана. Хөөй юу юуг л манай найз руу хандраад эхэлж байгаа юм биш үү гэж гэрлээ маягтайхан инээхэд за найзад чинь зүгээр л үннийг хэлж өгөн шүү дээ. Тэгээд чийж бас дэндүү үзэсгэлэнтэй бүсгүй шүү дээ гэж ёжтойхон харцаар түүн рүү харлаа. Энэ хариу гэрлээд таалагдсан бодлолтой уруулаа жуумалзуулан за тэгвэл бид хоёрын төлөө эхний хундгаа барих уу гэж өмнө байгаа хундагтай дарсыг барихад тэд ч мөн өмнөх хундагтай зүйлсээ барина. Энэ хоёр үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн төлөө ууцгаая гэж хундах тулхан уулаа. Тэд ч тэр газараа нэлээд удаан сууж яриач дундаа орцгоож байлаа. Тэнхийнийхээ ажил мэргэжлийг сонсвол Алтан хуйг гэх залуу нь өөрийн гисэн компанитай энэ жил 38 настай ганц бие залуу гэж өөрийгөө танилцууллаа. Харин Түмэн бол томоохон компани маркетингийн менежер хийдэг бөгөөд энэ хоёр их сургуулиас хойш найзалсан найзууд аж. Аль аль нь карьер хөөгөөд гэр бүлтэй болоогүй тухайгаа ярьцгаана. Тэд өнөөх газраасаа гарч караоке орохоор болов. Би бүрөөнд орон үнтэй гих зүйлсийг захиалан сууцгаалаа. Гэрлээ Түмэн хоёр бие биенээ таньдаг гэх нь илүү ойр харагдаж байлаа. Гэрлээч нэлийн ууд цогцсон тул Түмэнтэй наалдан эрхлэлдэж ушуу амаа холбон түүнийг үнсэн тэрж нэлуурх нь болроод ирэхэд тухгүй санагдаж байв. За би ингээд явъя да. Нэлийн оройч болчихлоо. Маргааш хийх чухал ажилтай тул ингээд өндөрлсөн дээр бололтой. Хөөй бүсгүй минь. Юунд ярнав? Угаасаа удахгүй эндээс дөрвөлээ хамт талгарыг л да гэж Түмэг хэлэхэд гэрлээ түүний дэргэд суун. Яаж чад байгаа юм бэ? Ирсэн цагаас хойш ярваагаа суугаад ах юм. Альва гараад ирдэ гэж болроог аван гарав. Чи ч н одоо яасан юм бэ? Юу нь болохгүй байна? Мөнгөтэй карьертай ганц би ийм сайхан залуус одоо үед ховор штэ. Тэгээд ч бид хоёроос насаар тийм ч ах хүмүүс биш л байгаа үсттэй. Ёй. Чиний над толгой дотор чинь мөнгнөөс өөр бодогдох зүйл алгуу. Мөнгөтэй хүн харвал өөрөө дэлгэхэд хизээд бэлэн байх юм а чи. Яасан гинэ? За тийм ээ. Би мөнгөнд дуртай. Мөнгөнд дургүй хэн байсан юм? Тэгээд чийч гэсэн сая тэр алтан хуйгийг яаж сонжиж харж байсныг би харсан шүү. Дуртай юм байж бити дургүй царайлаад бай. Тэгээд ч хоёулаа 18 эсвэл 28-тай биш шүү. Битгий онгоо юу ч мэдэхгүй цэвэр ариухан юм шиг загнаад бай. Би явлаа. Тэр цүнх гаргаад ир. Би дахиж чамтай хаашаач гарахгүй. Гэрлээж догшин ууртай царай нь тэрүүхэн хугацаанд өөрчлөгдөн болроо руу хараад окей. Ойлголоо. Миний найз ястай хөөрхөн шүү гэд хоёул буцаад өрөө рүү орлоо. Бид хоёр эргээд ирсэн. За ихээд нэг барьцгаая
Алтан хуяа, чи манай найзыг битгий уйдаагаад байл да. Алив барьцгаая гэж хундах тулхан уулаа. Караокены цаг дуусаж байсан тул тэд тэндээсээ бүгд гарцгаав. Түмээ. За одоо хаачих уу бүгдээрээ. Энэ сайхан үчийг ингээд дуусгаж болохгүй зү. Тийм шүү. Үргэлжлүүлээд явцгаая гэж гэрлээ түүнийг дэмжихэд одоо болно. Би л харлаа. Маргааш ажил их. Тэгээд ч би жоохон ядраад байна. Тийм шүү. Хэдүүлээ амралтын өдөр тааруулаад манай лагер руу явах уу? Өнөөдөртөө ингээд цалцгаасан дээр баха. Маргааш чинь ажлын өдөр шүү дээ гэж Алтан хуяг болрыг дэмжин хэлв. 4-р хэсэг төгсөв.